Сайн байцгаана уу? Та бүхэнтэйгээ дараагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн таарууд бичлэг маань тэргэл сарны онцлог гэдэг гарчигтай. Тэгээд асуулт нь энэ тэргэл сар маань надад ямар сургамж үлдээсэн бэ? Хоёрдугаар асуулт нь би яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй бэ? Тэгээд нэмэлт бас орсон байгаа. Энэ болохоор төлбөртэй танд ямар алхам хийвэл чухал байх вэ гэдэг сэдвийг нэмэлт болгож оруулахаар шийдсэн байгаа. Тэгээд та бүхэн энэ гурван ижил цэцгнээс сонголтоо хийгээд гүнзгий амьсгал аваад ямар нэгэн эргэлзээгүйгээр өөрийнхөө зүүн сонгороо нүд чинь аль цэцгэн дээр илүү их буугаад байна. Тэрийгэ сонгоход болно гэсэн үг шүү. За нэгдүгээр бүлгийнх маань ирээдүйдээ тавтаа морилно. Энэ тэргэл сарны нөлөөлөл гэдэг гарчигтай байгаамаа. Энэ тэргэл сар танд ямар сургамж үлдээж байна вэ гэдэг асуулт маань нэгдүгээр энэ дээгүүр байна. За хоёрдугаарх нь та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй бэ гэсэн асуулт асуусан байгаа шүү. За энэ дээр болох дээрээ Two of Swords гарч ирсэн байна. Уруу хараа гараад ирсэн байна л та. Энэ болохоор юу хийхээ сайн мэдэхгүй байгаад байгаа, жоохон адгуурах гээд байгаа. Өөрийнхөө дотоод хүчээ нэг сонсч чадахгүй байна л да. Тэгээд нөгөө шийдвэр гаргах тал дээрээ нэг тийм зөв шийдвэр гаргаж чадахгүй жоохон эргэлзээтэй бас байгаад байна. Сэтгэл санаа нэг л тэнцвэргүй бас байгаад байна л да. Сэтгэл санаа тэгээд оюун бодол бүгдээрээ л ордог. Тэгэхээр тэд нар маань ерөөсөө тэнцвэртэй байхгүй байна. Тэгээд ямар нэг өөрийн үзэл бодол хүсэл зориг байдаг бол дотоод хоолоогоо айгүй өөрийн нөгөө сэтгэл санаа тэгээд өөрийн дотоод оюун гэдгээ бүгднгийн гоё нэгтгээд ингэх юм бол уул нь зөв зам дээр явж байгаа аахгүй юу. Тэгэхээр зэрэг энэ гурван зүйлсээ ингээд нэгтгээд ингээд удаанаар ингээд өөртөө ингээд төвлөрөх юм бол зөв шийдвэр нь гарахаар харагдаад байна л та. Тэгэхээр бас магадгүй энэ мэлмиг хүрд хаалттай байж магадгүй харагдаад байна л та. Тэгэхээр энэ дээрээ жоохон төвлөрөөд мэлмиг хүрдээ нэг тал дээр айгүй сайн ажиллаараа гэдгийг л хэлмээр байна. Тэгээд нүд нь бас нэлээд хаалттай харагдаад байна. Тэгээд энэ дээрээ юу н энэ мэлмиг хүрднүүд энэ төр ингээд холыг харж чадахгүй байгаа. Энэ болох дээрээ болгоо сайн шийдвэр гаргах тал дээрээ сайн бодолцоод нөгөө сэтгэл санаа бодол оюунаа ингээд тэнцвэржүүлээд ингэх юм бол зөв шийдвэр уул нь зөв зам дээрээ явж гин. Тэгтээ энэ оюун бодол лог сэтгэл зүй эдрийг ингээд нэгтгэхэд ингэх юм бол уул нь зөв гаргалгаан дээр ингээд явах гэдэг шүү. Тэгээд зөв шийдвэр дээрээ ингээд сайн бодоод өөрөөсөө сайн асуугаараа гэдэг мессеж л ирээд байгаа юм байна. За Three of Pentacles гарч ирсэн байна. Тэн дээр болох дээр ямар нэг хамтрал, ажлын тал дээр нэг хамтрал байна л та. Магадгүй шинээр ингээд хүмүүстэй хамтрыг гээд ярилцаад хилцээд яриа хилцээр хийгээд ингээд явж байгаа харагдаж байна. Тэгээд яг бодит амьдрал дээрээ ерөөсөө ингээд шийдвэр нь бодит амьдрал дээрээ яг бодитоор хэрэгжээгүй зөвхөн ингээд яриа төдий ингээд хилцээр явагдаж байгаа харагдаж байна. Энэ болох дээр цаашдаа та бүхэн бол хийх гэж байгаа тийм нэг зорилгын ажил төрлийг тал дээр байж магадгүй юм шиг харагдаж байна. За тэгээд Full Cruiser маань доошоо харж гарч ирсэн. Энэ болох дээр юмсыг бас нөгөө нэг юмсын цаад талыг бас нэг сайн харж чадахгүй бас байдал ажиглагдаад байна л та. Хитрхи жоохон ингээд сэтгэл хөдлөлтөд автаад байгаа. Магадгүй ингээ хүүхэд чигээр сэтгээд байгаа ч юм уу. Хариуцлага гэдэг зүйлийг бас жоохон умартаад яваад байгаа. Тэгэхээр зэрэг ямар нэг зүйлийг ингээд тооцож бас ерөөсөө үзэж чадахгүй байна л та. Тэгэхээр зэрэг энэ болох дээрээ жоохон энэ өөрийгөө сонсохгүйгаасаа болоод жоохон юм ингээд өөрийгөө сонсохгүй жоохон хүүхдэрээ хариуцлахгүй байдлууд үүсэт байдаг л та. Тэгэхээр энэ дээр ер нь энэ тэргэл сарнаар ийм сургамж энэ дээрээ жоохон анхаараараа гэдгийг
сургамж ер нь бол өөртөө ажиллаараа л гэсэн тийм нэг мессеж ирж байна л да. Тэгээд тавар хөдөр маань доошоо хараад гарч ирсэн. Тэгэхээр аливаа ямар нэг зүйлийг ингээд өөрчлөлт хийхээр байхад өөрчлөлт шинжилтээс ерөнхийдөө айгаад байна. Ямар нэгэн шийдвэр гаргах урагшлахаар байхад ерөөсөө ингээд урагшлахаар тийм алхмыг өөрөөсөө хийхгүй байна. Тэгээд энэ дээр хитрхийх бас удаан байгаад байна. Тэгээд үнэнтэй ингээд нүүр тулахаас бас айгаа зүхтаагаад байна. Тэгээд нөгөө хуучны нөгөө дадал зуршил дээрээ л байх гад нөгөө хуучны нөгөө хев маяг нь айгүй өөрт нь гоё таалагдаад байгаа учраас ер нь нэг өөрчлөлт шинжилтийг хийхгүй байгаа тань энэ хоёр карт маань пүүл тавар хоёр ерөнхийдөө харагдаад байна л та. Тэгэхээр өөрчлөлт шинжилтийг хийгээд ингээд ирэх юм бол та энэ хүүхдэргүй байсан хариуцлагагүй иймэрхүү байдлууд чинь ерөнхийдөө өөртөө ажилласнараа засраад ирэх боломжтой харагддаг байдаг байхгүй юу. Тэгээд энэ өөрчлөлт шинжилтийг уулна ингээ хийх юм бол таны амьдралд уулна шин зүйлс уулна орж ирэхээр харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр та хуучин тэр нэг хэв маяг дадал зуршил тэр нэг болохгүй байгаа. Тэгээ ер нь нэг өөртөө ажиллахаас ер нь цаарглаа зүхтаагаад байгаа иймэрхүү энергиудыг харуулад байна л та уулна. Тэгээд Emperor карт маань гарч ирсэн эзэн хаан. Энэ болохоор айгүй тийм гал ирч хүчтэй хаан хүнийг харуулад байгаа. Ямар нэг зүйл дээр ингээд айгүй нэг зөрүүд тийм нэг хааныг илтгэхэд байгаа гэсэн эрх мэдэл маш өндөртэй уяунлаг тийм хүн харуулад байгаа байхгүй юу. Магадгүй энэ бас хоньны арслан номын орд байж магадгүй. Тэг айгүй тийм эрлэг зоригтой тийм уул нь бол хаан хүн чинь иймэрхүү тийм энергитэй хөдөр байхгүй юу. Тэгэхээр зарим нь болохоор уул нь хүч чадал нь ингээд өөрт нь байгаад байгаа байхгүй юу. Дотоод хүч чадал, гадаад хүч чадал энэ хүнд байгаад байгаа. Тэгээд ингээд магадгүй ингээд та бүхэн ингээд өөрийгөө сонсч чаддгүй болвол бусдад ингээд хил хязгаараа зураарай. Тэгж чадах юм бол бусдыг дагуулах, байлдан дагуулах, манлайлах тийм хүч чадал нь та бүхний дотор байна шүү гэдгийг Emperor хүзэр маань ингээд айгу батлаад харуулад байна л да. Тэгэхээр та нарын дотор ийм гоё гал ирч хүч, ийм зориг, тэмүүлэл, ийм хүч чадал, энэ манлайлал бүх хүч чадал та нарын дотор байгаад байгаа байхгүй юу? Байлдан дагуулах тийм хүмүүсийг удирдах тийм чадвар нь та нарт байгаад байгаа. Тэрийг олж харах нь хамгийн чухал юм байна л да. Тэгэхээр энэ нөгөө нэг өөрчлөлт шинжилтийг хийхгүй байгаа мэдсэн хэрнээ мэдээд байгаа хэрнээ ерөөсө хийж өгөхгүй байгаа даа л та. Тэгэхээр энэ нэг хүүхтэрхүү хариуцлагагүй зүгээр нэг ингээд иймэрхүү байдал дээр жоохон ингээд тухтаа бүснээсээ ер нь гарч чадахгүй байгаа даа. Иймэрхүү байдал ерөнхийдөө ийм байдал дээр ер нь ажиллаараа гэдгийг л энэ сургамж нь та нар болдоод иймэрхүү сургамжийг үлдээгээд байна л та. Тэгэхээр уул нь бол хүч чадал нь байгаад байна. Тэгэхээр өөрсдийгөө өөрчлөлт шинжилтийг хийх ёстой. Зарим нэг хүмүүс маань уул нь зөв зам дээрээ явж байгаа. Тэгтээ ингээд мэлмэг хүрдэн жоохон хаалттай, нүд нь жоохон харахгүй байгаа. Уул нь бол зөв зам дээр явж байна. Тэгээд ингээд оюун бодол, сэтгэл зүй энэ төр нь жоохон ингээд нэгдэхээгүй л яваад байна л та. Тэгэхээр яг юу хийх вэ гэд хоёрдмал байдлыг үсээд байгаа. Тэгээд жоохон ингээд өөртөө төвлөрөөд ингэх юм бол маш сайхан ингээд гэрээ хэлцээр хамтын ажиллагаа ингээд үүсгээр харагдаж байна л та. За хоёрдугаар игнэ нь болохоор одоо та яг юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ гэсэн асуулт асуусан байна. Тэгэхээр Seven of Cups гарч ирсэн. Тэгэхээр маш олон сонголтуудын дунд байгаад байна. Тэгээд энэ бас 7-гийн тооны энерги бас айгүй тийм олон тийшээ юм тархацсан тийм нэг энергитэй байгаад байна. Аливаа өөрчлөлтийг ингээд шинжилтийг ерөөсөө бас илэрхийлж байдаг л та. Тэгэхээр таны урд ингээд маш олон сонголтууд хийхээр сонголтууд байсан болвол энэ дээрээ жоохон ингээд төөрөгдөд байгаа. Яг аль нь миний яг зөв сонголт вэ? Магадгүй ажил төрөл дээр ч юм уу
ямар нэг байдлаар ингээд сонголт хийх тал дээрээ ерөнхийдөө та жоохон ингээд анхаарал чинь сайн төвлөрч өгөхгүй байна л да. Магадгүй ингээд өөртөө төвлөрөхгүйгээсээ болоод иймэрхүү олон сонголтууд хийхэд сонголтоосоо зөвийг нь сонгоход маш хэцүү болчдөг. Тэгэхээр ер нь бол өөртөө ер нь ингээд төвлөрөөд ирэх юм бол сонголтыг хийхэд маш амархан болж ирдэг. Ийм 7 ширхэг ийм аяг байсан бол та ийм 7 ширхэг юмнуудаас та зөв зүйлийг нь олох тийм чадвар нь ядаж нэг 2 3 нь бол зөв гэдгийгээ та олоод авчих тийм боломж нь харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд бас ямар нэг зүйл дээр ингээд юмс бас тодорхойгүй байгаад байна л да. Тэгээд одоо нөгөө нэг зүрх сэтгэлийн хөдлөл байгаа зүйл дээр чинь юу вэ гэдгийг өөрөөсөө маш их сайн асуух хэрэгтэй. Сая ярьжсэн тий. Өөрийнхөө сэтгэл зүрхээс асуугаад ингээд өөртөө ажиллаад ирэх юм зөв шийдвэрийг олох магадлал маш их өндөр байна гэж Seven of Cups маань харуулад байна л да. За энэ дээр Nine of Cups гарч ирсэн. Энэ хүмүүс болохоор маш гайхамшигтай ингээд хүслэн бас биелээд яваад байна л да. Сэтгэл санаа маш сайхан байна. Материалын зүйлс дээрээ сэтгэл ханамжтай байгааг бас илтгэж байдаг. Энэ Nine of Cups магадгүй хийсэн бүхнээ хараад баярлаад, багтаад, талархаад сэтгэл дүүрэн хүнийг бас илтгээд байгаамаа. Энэ 1-р бүлгийн хүмүүс, зарим нэг хүмүүс маань энэ сайхан хүсэлт нь биелээд ийм сайхан явж байгаа хүмүүс байна. Тэгээд Ace of Wands доош хараад гараад ирсэн. Тэгэхээр энэ дээр болохоор анхаарал ерөнхийдөө анхаарал төвлөрөл айгу жоохон буурч байгааг илтгэхэд байна л да. Сэтгэл хөдлөл нь болохоор оюун санаа, зүйд мөрөөдөл, хязгаарлал мөдмөл булчгсан, ядарсан, туйлдсан, жоохон хоосон мэдрэмж ингээд төрж магадгүй, хор хөнөөлтөй жоохон газраас зайлсхийх, хуучин дурсамж, урам хугарсан дурсамж санагдах тийм нэг магадлал өндөр харагдаад байна л да. Магадгүй хуучин дурсамж, дундалдууд энэ дээрээ анхаарад сонсохгүй, өөрийгөө сонсохгүй байж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгэхээр зэрэг Two of High Priestess гэдэг энэ хүзэр маань болохоор энэ хоёр маань бараг л яг л төстэй харагдаад байгаа байхгүй юу? Өөрийгөө бас сонсохгүй байна л да. Магадгүй нөгөө наадам болоод өөрийнхөө нөгөө зүүн сонгоо сонсгой болчихсон. Тэгээд маш олон ингээд олонний дунд ингээд жоохон бужигнаан дунд өөрийгөө төвлөрөх тийм үе хомс байж магадгүй юм байна л да. Тэгэхээр зүүн совин дээр ямар нэг байдлаар блок үүсэх магадaltaй байна шүү. Тэгээд магадгүй өөрийн дотоодоо сонсхийг хүсэхгүй, магадгүй булчгсан яваад иж магадгүй энерги хувьд хитрхи итгэхгүй байгаад байна. Бусдыг сонсохоос илүү өөрийгөө сонсох нь зөв байна л да. Нилээн юмсыг ажиглаж байгаа. Магадгүй өөрийн зүүн совингоо ажиглаад сонсоод бас нэг сууж байгаа тийм хүмүүс бас байж магадгүй. Ямар нэг зүйлсийг ингээд хөдлөөд эхлүүлэхээр хахад ямар нэг хөдөлгөөн хийж өгөхгүй байгаа тийм нэг энергийг бас илтгэхэд байна. Тэгэхээр зэрэг өөрийгөө ингээд сонсоод байгаа хэрнээ ерөөсөө ингээд хөдөлж өгөхгүй байгаа энэ зүүн совин нь ингээд энэ хоёр Ace of Wands, High Priestess хоёр ер нь төстэй гараад ирлээ. Тэгээд энэ Five of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр магадгүй ингээд мөнгө төгрөгийн жоохон хямрал үүсч болцшгүй байна л да. Материал гид хөрөнгө мөнгө төгрөг дээр хитрхи их зарлага гарах ч юм уу, хэсэг хугацаанд жоохон таагүй байдалд үүсч магадгүй л харагдаад байна л да. Тэгэхээр хэрвээ ингээд хэцүү нөхцөл байдал үүссэн байвал хин нэгнээс ингээд тус дэмжлэг авах нь хамгийн чухал юм аа. Тэгээд сэтгэл санаагаа ерөөсөө ундахгүйгээр энэ хямралтай үе дээрээ жоохон ингээд сэтгэл санаагаа аль болох тайван тогтуунд байлгах дээр анхаараарай гэж хэлмээр байна. За ер нь бол ойлгомжтой байхаа гэж найдаж байна. Тэгэхээр зэрэг
юун дээр анхаарлах одоо энэ хоёрдугаар асуулт нь юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг дээр өөрийн чинь ингээд зүүн совингууд ерөнхийдөө жоохон хаалттай байгаа гэд хэлсэн блог үүсээд байгаа. Уул нь бол энэ нэгдүгээр бүлгийн хүмүүс бол зүүн совын өндөртэй хүмүүс юм л да. Магадгүй зүгээр миний өнцгөөс харахад бол наадам баяр инээтрээгээд иймэрхүү байдлаасаа болоод олонний дунд ингээд бүжигнаад яваад байгаа болохоор магадгүй өөртөө төвлөрөх тийм цаг зав гарахгүй гэр бүлээрээ маш олуулаа ингээд зугаалаад ингээд явж байгаа болохоор бас ингээд нэг газраас нөгөө газар руу ингээд нүгэд яваад байгаа болохоор ерөөсөө ингээд ганцаараа байх тийм боломж олдохгүй жоохон ингээд бүжигнаан дунд байгаад байгаа учраас ер нь ингээд зүүн совын жоохон ингээд хаалттай байгаад тийш шүү. Ерөнхийдөө жоохон блог үүсгээр харагдаад байна. Тэгээд уул нь бол маш зүүн совын өндөртэй хүмүүс агаад байгаа байхгүй. Тэгээд ийм бүжигнаан дундаасаа болоод иймэрхүү байдал үүсгээр харагдаад байна л да. Энэ дээр бас титэм хүрдгээд хэлжсэн, мэлмиг хүрдгээд хэлжсэн. Ингээ 3 удаа ингээ батлаад хараад ирлээ. Зарим нэг хүмүүс маань амьдралаа ингээд шинээр эхлүүлмээр байхад ерөөсө хуучинтайгаа ингээд энэ уншлаг бол над дээр маш их гарч байгаа. Энэ таавар хөзөр бол дандаа над дээр гараад байгаа. Ерөөсө ингээд магадгүй ингээд миний ирээдүйн сонсдог хэрнээ ерөөсө өөрчлөлт шинжилтийг өөрөөсөө хийхгүй байгаа нэг тиймэрхүү хүмүүс бас байж магадгүй л харагдаад байна л та. Тэгэхээр зэрэг хэрвээ энэ бичлэгийг сонсч байгаа бол энэ бүхнийг одоо ингээд өөрийгөө ингээд дотоод хүнийг сонсороо гэж хэлмээр байна. Тэгэхгүй ингээд зүгээр сонсоод ингээд яваад ах юм бол таны амьдрал чинь ингээд ер нь ингээд болж үтэхгүй зүйлсүүд их гарч ирдэг юм шүү. Тэгэхээр зэрэг одоо энэ цагаас хойш ингээд үдсэн өдрөөсөө хойш энэ ерөөсөө өөрчлөлт шинжилт хийхгүй байгаа энэ хүмүүс маань өөрчлөлт шинжилтээ хийгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд уул нь бол ийм гоё эзэн хаан гэж сонсч олно, queenч гэж сонсч олно, ингээ хатнаарч бас сонсож олно. Хүч чадал нь байгаад хахад ерөөсөө хөдлөхгүй байгаад байна. Энэ таавар хөзөр үнэхээр их гарч байгаа. Тэгэхээр би хэлмээр бүр санагдаж байгаа учраас энийг давтан хэлье. Өөрчлөлөөрөө ингээ таараа хөзөр зүгээр ингээ сонсоод өөрөө өөрчлөлт хийхгүй л болоод ямар нэг амьдралд өөрчлөлт шинжилт эрдгүм шүү гэдгийг бас батлан хэлмээр санагдаж байна. За зөвлөгөө хөзрөөсөө би энэ don't hide гэдэг бүү нүүгд гэдэг ийм хөзөр сугалсан байна. Тэгэхээр том мөрөөдөж зүрхтэрээ бүх зүйл боломжтой гэдгийг өөртөө сануулаарай. Авьяас чадвараа бүү нүү харин түүгээрээ өөрийнхөө ертөнцийг бүтээгээрэй гэсэн байна. Тэгэхээр зэрэг уул нь маш гоё сүнслэг хүмүүс байгаад байна. Зарим нэг хүмүүс маань яг уул нь бол зүүн совын өндөртөө өөрийгөө манифест хийж байгаа бүх зүйлс нь ингээ бүтээд яваад байгаа. Энэ хүмүүс маань яг уулны дунд ороод ирэхээрээ жоохон ингээд блог үүссэн. Энэ хүмүүс бол гарахад маш амархан харагдаж байна. Надад бол тэгжил санагдаж яагаад гэвэл яг хөө тэгээд тухайн үедээ баярлаа явж байгаа ч гэсэн гэр орондоо ирээд ирэхээрээ угаасаа өөртөө ажиллаад ирэхээрээ ийм сайхан мэлмийн хүрдэн нээгдээд угаасаа ирнэ гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэгээд жоохон мөнгө төгрөгийн гацалт үүсч магадгүй энэ дээр анхаарал авчихад ерөнхийдөө болохоор энэ шүү. Ер нь бол дээд талын энэ игнэний хүмүүс маань ерөнхийдөө анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ авьяас чадвараа бити нугаараа өөртөө бити итгэлгүй байгаараа гэдгийг хэлмээр санагдаж байна. За тэгээд бас ингээд нэмэлт хөзөр бас ингээд сонгож байгаамаа. Энэ дээр болох юу үзэх вэ гэхээр зэрэг та ямар алхмыг хийвэл чухал байх вэ гэдэг тэгээд сахиусуудын зөвлөгөө ийм хоёр асуултыг би хариулах болно. Тэгээд нэмэлтийг авахыг хүсэж байгаа болвол та комент хэсгээр би пэйж хуудасны линк тавина. Тэргээр ороод ирвэл та ингээд нэмэлтийг авах боломжтой болно. Тэгээд би нэмэлтээрээ тэгээд авахыг хүсэж байгаа хүмүүс нь ороод ирээрээ авахгааргүй өөрийгөө мэдж байгаа ойлгож байгаа хүмүүс нь энийг хүртэл уншлах нь болсон байгаа. Тэгээд та бүхэн лайк, subscribe дараарай. Тэгээд сайхан сэтгэлийн комент бас бичиж үлдээвэл маш их урмыг авдаг шүү. Тэгээд та бүхнийхээ энэ комментээс маш сайхан та бүхэнтэйгээ бас харилцдаг
харагдаа би бас маш их баяртай байдаг шүү. Тэгээд энэ сайхан тэргэл сарны энэ сайхан уншлагтайгаа та бүхэнтэйгээ уулзсандаа маш их баяртай байна. Тэгээ бусдад түгээгээд өгөөрөө тэгээд хувийн уншлага сонирхож байгаа хүмүүс байгаа бол хувийн уншлага бас авч болно шүү. Энэ болох дээрээ олон нийтийн энэ коллектив уншлага учраас арай өөр байдаг шүү гэдгийг бас сануулмаар байна. За баярлалаа. За 2 дугаар бүлгийнх нь reading-д тавтай морилно. Энэ тэргэл сар танд ямар сургамж үлдээж байна вэ гэсэн асуулт дээгүүрхэн байна. За та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ гэдг дээрээ ингээд авсан байна. За эхлээд энэ үхлийн хүзэр гарч ирсэн байна л да. Дээд магадгүй ингээд зарим нэг хүмүүс маань эгоны үхэл хийчихсэн яваад байгаа. Зарим хүмүүс нь болохоор эгоны үхэл хийгээд явж байгаа. Ингээд хоёр төрлөөр бас сонсож болно. Өөрийгөө бас нэг эгоны үхэл хийж байгаа хүмүүс маань өөрийгөө шинээр бүтээгээд ийм цаг үе дээрээ ингээд явж исэн, эгоны үхлээ хийчихсэн иймэрхүү хүмүүс харагдаад байна. За зарим нэг хүмүүс нь болохоор эгоны үхлийг бүтээх цаг үе дээрээ ирсэн байгаад байгаа харагдаад байна. Өөрөөсөө ингээд маш олон зүйлийг тавьж явуулах хэрэгтэйг бас айгүй сануулад байна. Өнгөрсөндөг хотлоо ихтгэл үнэмшил дээр ажиллаад зарим нэг хүмүүс маань ингээд эгоны үхлээ дараад өөрийнхөө сөрөг ихтгэл үнэмшил дээр ингээд ажиллаад шинэ амьдрал руу хүрэх тийм алхмаа хийчихсэн явж байгаа. Зарим нэг хүмүүс маань эгоны үхэл хийгээд өөрийгөө шинээр бүтээх цаг үе дээрээ яваад байгаа. Өөрөөсөө маш олон зүйлийг бас ингээд тавьж явуулах шаардлага байгаад байгаа. Итгэл үнэмшил, худлаа итгэл үнэмшил дээрээ ажиллах шаардлага байгааг бас илтгээд байгаа. Тэгээд амьдралд чинь ямар нэг байдлаар шинэ үе шат ирэх гээд байгааг бас илтгээд байна л да. Тийм учраас сэтгэл санаа тогтворгүй бас байгаа. Тэгэхээр энэ зарим нэг хүмүүс маань эгоны үхлээ хийгээд ингээд яахан болоод дараачийн шинэ үе рүүгээ орох магадлал өндөртэй харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг энэ эгоны үхлээ хийгээд дараа нь энэ бас цамхаг хүзэр гарч ирсэн. За ямар нэг байдлаар ингээд амьдралд нь өөрчлөлт шинжилт хийх гээд байгаа. Өөрчлөлт шинжилт ирэх гээд байгаа. Гэхдээ хүлээн зөвшөөрөөд өрөөсөө өөрчлөлт шинжилтийг бас зарим нэг хүмүүс маань хийхгүй байгаа. Зүхтаагаад байгаа. Энэ өөрчлөлт шинжилт гэдэг зүйлсээс жоохон айгаад, зүхтаагаад, үнэнтэй нүүр тулж чадахгүй зүхтаагаад ингээд яваад байгаа гэсэн үг. Хуучин хэв маяг дээрээ ерөнхийдөө байгаад бүр ингээд дасчихсан. Тийм хүмүүс харагдаад байна л да. Тэгээд ямар нэг байдлаар өөрчлөлт шинжилт хийгээд урагшламаар байхыг зарим нэг хүмүүс маань мэдсээр байгаад өөрчлөлт шинжилтийг хийхгүй бас ингээд доош хараад тавар хүзэр маань бас ингээд доош хараад гараад ирэхээр ер нь ингээд өөрчлөлт шинжилтийг хийхийг ч хүсэхгүй байна. Айгаад, зүхтаагаад ерөнхийдөө энэ надад хэрэггүй гэсэн яндлгаар ханддаг ч юм уу. Иймэрхүү байдал бас зарим нэг хүмүүс маань ажиглагдаад байна шүү. Энэ дээр анхаарах хэрэгтэй байна гэдгийг хэлмээр байна. За уул нь бол дэлхий World хүзэр гараад ирсэн. Тэгэхээр амьдралын нэг цикл дуусаад байгаа байхгүй юу? Уул нь эгоны үхлээ хийгээд ингээд өөрчлөлт шинжилтийг хийгээд ингээд ирэх юм бол дэлхий хүзэр маань нэг ингээд ирэх юм бол нэг цикл шинээр дуусаад шинэ амьдрал чинь танаар эхлэхээр харагдаад байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс маань эгоны үхлээ хийгээд өөрчлөлт шинжилтээ хийгээд ингээд World шиг амьдралын нэг циклээ дуусгаад шинэ өрөг орж байгаа хүмүүс бас байгаа. Зарим нэг хүмүүс нь ерөөсөө ингээд эгоны үхэлж хийгээгүй, өөрчлөлт шинжилтээ хийгээгүй, амьдралынхаа зарим нэг юугаа хийж амжихгүй тэгж өөртөөгөө ерөөсөө ажиллахгүй яваад байгаа. Тийм хоёр янзаар ингээд хүмүүс харагдаад байна шүү гэдгийг хэлмээр байна. За уул нь бол амьдралын нэг цикл нь ингээд World маань шинэ үе рүү орохыг илтгэхэд байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс маань ямар нэгэн алдаа дутагдлаа хараад ингээд нөгөө
өөрийгөө ажиглаад бас ингээд олж мэдсэн зүйлээ тэрийг эхлүүлэх хэрэгтэй байгаад байна л да. Эгоны өхөл өөрсдөө шинжилт ингээд шинээр өөртөө ингээд ямар нэг зүйлийг шинээр бүтээсэн болвол та бол дараагийн үе шат руугаа ороод тэр өөрийг олж авсан тэр мэдлэгээрээ ахад шинэ үе рүү ороод өөрийн тэр хийх гээд байгаа зүйлсээ хийж бүтээгээрэй гэдгийг энэ World Quiz маань харуулж ийн шүү. Тэгэхээр ийм сайхан ажиллаад өөртөөгөө ажиллаад яваад байгаа хүмүүс маань ер нь бол тэр эхлүүлэхийг гэсэн бодол сэтгүү байсан бол түүгээ бас эхлүүлээрэ гэдгийг хэлээд байна. Сануулад байна. Түүнээсээ бас сэтгэл ханамж бас авахаар харагдаад байна шүү. Тэгэхээр зэрэг хүмүүс маань энэ гоё өөрөөсөө ингээд шин зүйлийг ингээд яах гэж байгаа бол тэр үе шат чинь яг энэ цаг үе чинь мөн шүү. Тэгэхээр та энэ мэдлэг өөрөөсөө олж авсан тэр мэдлэгээ эхлүүлээрээ. Энэ эхлүүлэх цаг чинь яг одоо шүү гэдгийг л сануулад байна л да. За тийм байна. Тэгээ Chariot маань ингээд сүүх тэрэг 7-гийн хөзөр маань маш сүнслэг тоо байдаг. Тэгээд хэрвээ ингээд ямар нэг байдлаар зүйл хийгээд ингээд явж байсан бол ертөнцөөс ямар нэг байдлаар том харамж ирэх гээд байгааг бас илтгэж байж болдгоо. Тэгээ зарим нэг хүмүүс маань ингээд гоё өөрчлөлт чинь өөрийнхөө олж авсан мэдлэгээ хураагаад тэгээ амжилт бол маш ойрхон байна. ертөнцөөс ингээд том бэлэг хүлээх ирэх гээд байгааг бас илтгээд байгаа байхгүй гоё шагналд өгөх гээд нь шүү дээ. Ийм эгоны өхөл ингээд өөрчлөлт шинжилтээ хийгээд ингээд явж байгаа хүмүүст маань маш том ертөнцөөс ийм гоё бэлэг ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ магадгүй маш сайхан зориг тэмүүлэл бас тэгээд явж байгаа. Ийм нэг хүмүүс энэ бол ялалт, амжилт зэргийг бас илтгэдэг байхгүй юу? Таны зориг бол та зориг тэмүүлэлтэд явж байсан бол тэр зориг тэмүүлэл чинь зөв талаараа шийдэгдэхээр харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ зориг тэмүүлэн маш зөв зүйл гэдгийг сануулж байгаа карт шүү. Амжилт маш ойрхон байна. Та бол энэ хийж байгаа зүйл дээрээ төвлөрөөд ингээд шинээр өөрийн мэдсэн зүйлсээ ингээд гоё сүүх тэр та өөрөө ингээд бүтээгээ явах юм бол та бол амжилт гаргахаар ойрхон байна шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд энэ зүйлс чи маш зөв зүйл шүү гэдгийг бас ингээд сануулад байна шүү. Сануулад байна гэдгийг илтгэхэд байна. За King of Cups гарч ирсэн. Энэ хүн болохоор маш зүүн совинлог магадгүй зарим нэг хүмүүс маань эрэхт King of Cups энэ Queen-аар бас сонсож олно, хатнаар бас сонсож олно, хаанаар бас сонсож олно шүү. Эрэгтэй эмэгтэйгээр ингээд ямар ч ялгаагүй сонсороо гэдгийг хэлмээр байна. Энэ хүн болохлаа энд байгаа хүмүүс маань 2 дугаар бүлгийнхэн маань өөрийнхөө сэтгэл зүг маш гайхалтай удирдах чаддаг, сэтгэл хөдлөлтөд автаад байдаг, үйл хөдлөлбөрөө өөрөө ингээд захираад явчихдаг тийм гоё хаана энерги, хатан энерги харуулад байгаа байхгүй юу. Тэгэхээр маш гоё зүүн совин өндөртөө тийм мундаг тийм чадвартай ийм гоё хүмүүс байна л да. Тэгээд ингээд магадгүй та өнгөрсөн хугацаанд бол эгоны өхөл хийсэн өөрийнхөө амьдралд маш гоё ингээд өөрчлөлт шинжилтийг олчихсан. Тэгээд амьдралаа бүр дээрээс хараад өөрийнхөө ингээд алдаа, амжилт бүхнээ ингээд хараад өөрөөрөө бахархаад тэгээд ингээд амжилт бүтээгээд ингээд хааны энерги дээр очсон. Ийм гоё энергитэй харагдаад байгаа байхгүй юу? Зарим нэг хүмүүс нь эгоны өхлөө хийх шаардлагатайг харуулж байна. Өөрчлөлт шинжилтийг хийх хэрэгтэйг бас харуулад байна шүү. За 2 дугаар игнэ нь болохоор та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй бэ гэсэн байна. За Justice хөзөр маань гарч ирсэн. Таны амьдралд ямар нэг байдлаар шудраг ёс байх хэрэгтэйг бас сануулдаг байхгүй юу? Тэгээ балансыг бас барих хэрэгтэйг илтгэхэд байна л да. Та урд нь болохоор ямар шийдвэрүүд гаргаад ирсэн? Зөв шийдвэр дээр анхаарлаа төвлөрүүлж байсан уу гэдэг дээрээ та сайн нэгтлээд бодох юм байна л да. Бодох хэрэгтэйг харуулад байна л да. Ямар шийдвэр гаргахаа логик ухаанаараа ингээд айгүй өөртөө ингээд төвлөрөөд гаргах нь зөв зүйл юм гэдгийг сануулад байна. Тэгэхээр ийм зүйл дээрээ та
анхаарах хэрэгтэй юм биш шүү. Магадгүй ингээд таны амьдрал шудраг зүйл байсан бол, шудраг бус зүйл байсан бол энэ бүхнийгээ сайн бодож, логик ухаанаараа бодож шийдээд зөв зүйл дээр маш анхаарлаа төвлөрүүлээд тэр гаргасан шийдвэрээ хурдан биш өөртөөгөө маш удаан ингээд төвлөрөөд сайн нэгтлж бодсны үндсэн дээр зөв шийдвэр гарах дээрээ та анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байна шүү гэдгийг хэлмээр байна. За Dale Lovers карт маань гарч ирсэн. Энэ олох дээр ажлын хамтрал, бизнесийн хамтрал, хайр дурлалын хамтрал ингээд янз бүрийн харилцааг илтгэж байна л да. Энэ бол ямар ч төрлөөр сонсож бас болно. Тэгээд анд нөхдийн ч бай, бизнесийн ч бай, ямар ч ясан харилцаа холбоог илтгэж байгаа. Балансыг бас илтгээд байгаа байхгүй юу? Хайр дурлалыг ямар нэг байдлаар, хайр дурлалыг яах юм бол ямар нэг байдлаар бие биендээ таталцах. Эрс тэс ингээд эсрэг тесрэг тийм арын шинтэй. Тийм ялтчгүй заавал холбогдох шаардлагатай ч юм уу тиймэрхүү энергийг харуулдаг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг амьдрал чинь ямар нэг байдлаар ажлын хамтрал ч юм уу хайр дурлалын хамтрал ч юм амьдрал дээр чинь магадгүй ороод ирсэн, магадгүй орж ирэх гээд байгаа гэдгээр сонсож болно. Ямар нэг байдлаар шийдвэр гарах үе ирснийг бас илтгээд байна шүү. Тэгэхээр та бүхэн сая энэ дээр хэлсэндээ зөв шийдвэр нягтлаараа бодорой гэдгийгсэн. Тэгэхээр энэ миний хайр мөн зөв үү? Уул нь бол маш гоё карт, эерэг карт аахгүй юу? Тэгэхээр зэрэг ямар нэг шийдвэр гарах үе чинь одоо л ирчихсэн харагдаад байна л да. Тэгэхээр одоо үе дээрээ та өөртөө илүү төвлөрөх юм бол энэ миний жинхэнэ хайр мөн үү те? Энэ миний яг жинхэнэ ажил мөн үү, хамтрал мөн үү гэдгийг та өөртөө илүү төвлөрөх юм бол зөв шийдвэрийг олох чадвараа гаргаж чаднаа. Энэ хүнийг бас амархан таних чадвартай байгаамаа гэдгийг бас хэлмээр санагдчих байна. За, Three of Cups. Энэ олох дээр бас хамтрал, ер нь бол хамтрал гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн бол ямар нэг байдлаар ажлын хамтрал, хайр дурлалын хамтрал, найз нөхдийн хамтрал энэ бол маш гоё эерэг карт л та. Тэгээд ямар нэг байдлаар таны амьдрал сэтгэл зүйн хувьд хөгжилтэй, нөхөрлөлтөй холбоотой магадгүй ажлаа амжилттай тэмдэглээд магадгүй ингээ гадаад орноор аялдаг ч юм уу хөдөө орон нутгуудаар одоо ингээд наадмын үеүүдээр явж байгаа. Тэгээд ийм гоё ажлаа тэмдэглээд маш сайхан ингээд санаа нийлсэн сайхан хөгжилтэй найзууд бүрдээд ингээд аялаад явж байгааг үгүйсэхгүй нэ. Тэгэхдээ энийг бол заавал эмгтэй дан эмгтэй гэж сонсож эрэгтэй ч гэсэн адилхан сонсорой гэж зөвлөмөр байна. Тэгэхээр зэрэг маш гоё хамтрал байна. Ер нь бол энэ тэр гурван аяг бол ер нь сэтгэл хөдлөл ихтэй хөгжилтэй, сэтгэл хөдлөл ихтэй иймэрхүү энергийг харуулад байна. За, The Knight of Pentacles руу гарч ирсэн. Тэгэхээр ямар нэг байдлаараа өөрийгөө төдийлөн сонсохгүй байгаа. Магадгүй ингээд маш их паридаад яваад байгаа. Магадгүй найзтай болсон ч юм уу. Иймэрхүү байдлаар бас сонсож болно. Тэгэхээр өөрийнхөө зүүн совныг харах нь одоохондоо сонсож чадахгүй байгаа. Зарим нэг хүмүүс маань сонсоод байгаа. Нэг бол ингээд ажиглаад ерөнхийдөө алсаас ингээд ажиглаад сууж байгаа ч юм уу. Зарим нэг хүмүүс маань ерөөсөө ингээд сонсохгүй байгаа. Өөрийгөө ерөөсөө сонсгоо болцсон титэм хүрдэн ингээд мэлми хүрдэн ингээд блоктой болчихсон яваад байна. Тэгэхээр зэрэг уул нь ямар нэг нөгөө мэдрээд яваад байгаа өөрийнхөө зүүн совн мэдрээд яваад байгаа тийм хүмүүс маань өөрчлөлт шинжилтийг хиймээр байхад хийхгүй ингээд өөрчлөлт шинжилтийг хийхгүй мэдсэн ч мдээгүй юм шиг өөрчлөлт шинжилтийг хийхгүй байгаа нэг тиймэрхүү энерги харагдаад байна шүү. Тэгэхээр бол уул нь High Priestess маань дээш хараад гараад ирэхээ маш гоё сүнслэг.
Тэгэхээр зэрэг ер нь бол энэ мэлмийн хүрд дээр титэм хүрд дээр ер нь ажиллахаар байна шүү гэдгийг хэлмээр байна. Магадгүй ингээд маш олон ингээд найз нөхд олон хүмүүсийн дунд ороод ирэхээрээ өөрийгөө сонсож чадхаа болчдөг л доо. Тэгээд энэ наадмын үеүүдээр яг таарж байгаа уншлага учраас энэ мэлмийн хүрд маань илүү их ингээд жоохон олон хүмүүстэй харьцаад ирэхээр өөртөөгөө ажиллах тийм боломж бололцоо ерөөсөө бүрдэхгүй болоод ирдэг л дээ. Тэгэхээр зэрэг тэрнээсээ болоо жоохон ингээд блог гүйсэн байж магадгүй. Тэгэхээр энэ дээр анхаарах нэ. За Night Swords гарч ирсэн байна. Тэгэхээр зэрэг энэ бол маш хурдан шийдвэр гаргадаг. Сэлэмний жанжин маш хурдан шийдвэр гаргадаг. Магадгүй энэ хурдан шийдвэрээс болоод ингээд буруу шийдвэр гаргачихвээ. Тэрэн дээр анхаараарай. Тэгэхээр зэрэг өөрийгөө жоохон calm down, жоохон ингээд удаан өөртөөгөө ингээд төвлөрснөөрөө хурдан альва нэг ямар нэг зүйлийг шийдвэр гаргахдаа жоохон ингээд хүлээцтэй удаан өөртөөгөө төвлөрөөд ингээд гаргах юм бол зөв шийдвэр гаргадаг. Тэгж хурдан ингэж хурдан гүйж савсган иймэрхүү байдлаар бити гаргаарай гэдгийг дээр анхаараарай гэж хэлмээр байна шүү. За тэгээд 2 дугаар бүлгийнхэн тэгээд бас нэр зөвлөмж авсан байгаа. Энэ without agenda гинэ. Энэ зөвлөгөө карт маань болохоор хөтөлбөргүй гэсэн байна. Ямар ч хариу хүлээхгүйгээр хайраа өгөхөд бэлэн байгаа. Цагт цэвэр хайр мөрөөдөж байсан бүхэн чинь биелэх болно. Жинхэнэ өгөгч авдгаа гэсэн бэ шүү. Тэгэхээр зэрэг энэний утгыг та бүхэн ойлгосон байхаа л гэж бодож байна. Ямар ч байсан ямар нэг зүйл дээр хариу нэхгүйгээр хайраа өгөхөд бэлэн байгаа. Цагт цэвэр хайр мөрөөдөж байсан бүхэн чинь биелэх болно. Та магадгүй ийм сайхан хайр дурлалыг хүсээд явж агаад дундуур нь энэ магадгүй энэ болох дээр ууланд ертөнцөөс илгээж байгаа гоё хайр л да. Тэгэхээр зэрэг та үнэхээр л энэ хүн чинь зөв болвол цэвэр хайр мөрөөдөж байсан бол энэ бүхэн ч биелдэгэ гэсэн бэ шүү. Тэгээд жинхэнэ өгөгч нь авдаг юм гэж юм. Тэгэхээр чин сэтгэлээсээ өгдөг хүн болвол нэг л өдөр авдаг нь ертөнцийн хууль юм гэдгийг сануулж байна. За нэмэлт бас орсон байна. Та ямар алхмыг хийвэл чухал байх вэ? Бас сахиусын зөвлөгөөг бас хараад өгөхөөр шийдлээ. Тэгэхээр нэмэлтийг авах гэж байгаа хүмүүс маань нэмэлтээр линкээр ингээд орж ирээд линк аваад ороод харж болно. За зарим нэг хүмүүс маань энэ хүртэл болсон гэвэл ингээд болно гэсэн. За тэгээд лайк, subscribe дараад өгөөрөө. Тэгээд сайхан сэтгэлийн комент бас надад маш гоё урам зориг өгдөг юм шүү. Тэгээд та нартайгаа ингээд комментээр харьцах тусмаа надад маш сайхан байдаг учраас та бүхнээс ийм сайхан халуун дулаан гоё ингээд бүгдээрээ бүрдүүлээд ийм комментаар ярилцвал илүү сайхан байдгаа би бас хэлмээр байна. Тэгээд магадгүй хувийн уншлага сонирхож байгаа хүмүүс байвал надтай хувийн уншлагаар ингээд линк тавьчихсан байгаа. Тэргээр ингээд хувийн уншлагаар хувь хүндэн зориулж илүү сайн тодорхой гардаг болохыг бас сануулъя гэж хэлмээр байна. За 2 дугаар группийг сонгосон хүмүүстээ амжилт хүсье баяртай. За 3 дугаар бүлгийнхэн маань ирээдүйдээ тавтаа морилно. За энэ асуулт маань тэргэл сарны нөлөөлөл гэсэн байгаа. Энэ тэргэл сар танд ямар сургамж үлдээж байна вэ гэдэг дээр одоо 1-р игнэ нь болохоор сургамжийг нь ерөнхийдөө авчихсан байна. Та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ гэдэг дээрээ 2-р игнэ байх нэ. За тэгээд хангид мэн ингээд доошо уруу гараад ирсэн байгаа л да. Зарим нэг хүмүүс маань ямар нэг байдал дээрээ удаан байгаад байгаа гацалтанд орчихсон. Тэгээд дараагийн шат руу ингээд орохоор байхад чи ерөөсөө нөгөө хуучин тавьж явуулах зүйлс дээрээ анхаарахгүй тавьж явуулахгүй байгаад байгааг илтгэхэд байна л да. Тэгээ бас
өөрөө маш их гомдлоод байгаа гэсэн үг. Ингээ би ийм байна, тэр бас болохгүй байна, энэ дээр болохгүй байна гэдэг ч юм уу ямар нэг байдлаар гомдлоод байгаа тийм энергийг бас илтгэдэг. Тэгээд бас нөгөө тухгүй уулна ийм үе дээрээ өөр дээрээ ажиллаад илүү их өөрийгөө танихаар байхад чинь илүү их ингээд гомдлоод зөрүүдлээд байгааг илэрхийлээд байна л та. Тэгээд нөгөө энерги нь юусоо нэг л зөрүүдлснээсээ болоод ийш тийшээ явах гад ингээд яарад одоо нөгөө нэг энерги нь юусоо нэг тогтвортой энергитэй бус байгаад байна. Хитрхи стресслээд тэрнээсээ болоо гомдоод тэг ерөөсөө сэтгэл санаа бас нөгөө нэг жоохон тогтворгүй байгаад байна л та. Тэгэхээр ингээд жоохон тухгүй байгаа дэрхээ би ийм болчлаа, тийм болчлаа гэд илүү гомдлоод байгаа. Уул нь бол ертөнцөөс энэ тухгүй байдал дээр чинь өөрийн чинь илүү их юм ойлгосоо гэд ингээд илгээгээд ахад та магадгүй мэдж байгаа хүмүүс нь зөрүүдлээд байгаа, магадгүй мэддгүй хүмүүс нь энийг анзаарахгүйгээр ингээд иймэрхүү байдал үүсэж байгаа гэж харагдчихжээ шүү. За дараагийн өдөр King of Swords гарч ирсэн. Энэ хаана болохоор маш логик ухаалаг, маш гайхалтай логик ухаантай, толгоондоо одоо толгоогоороо ингээд бүгдийг бүхий л зүйлсийг ингээд удирдах тийм их чадвартай. Тэгээд бас нөгөө толгоо нь маш оюун ухаан маш гоё цэлмэг байгааг бас илэрхийлээд байна. Мөн өөрийн боловсралтаа маш их анхаардаг. Тэгээ боловсролыг маш үнэт зүйлээ гэж үнэлдэг маш гоё логик ухаантай хүн байна л да. Хин нэгэнтэй харьцахтаа уг нь үнэн бөгөөд хурц тод үгээр энэ хүний үг нь маш хууль байдгаа. Тэгээд бас ингээд шийдвэр гаргахтаа маш их хурдан шийдвэр гаргадаг. Тэгээд тэр нь ч бас ондог төрлийн ийм мундаг хүмүүс байгаа. Аахгүй юу? Уул нь 3 дугаар бүлгийнх нь бол маш мундаг хүмүүс байна л та. Уул нь ийм гоё чадварлаг эрэгтэй сонсож болно, эмэгтэй сонсож болно шүү. Тэгж king гэдэг дээр заавал эрэгтэй гэж сонсож болохгүй гэдгийг дахин сануулъя. За Ace of Wands гарч ирсэн. За таны амьдралд болохоор цоош нь ямар нэг эхлэл, хүсэл, мөрөөдөл ингээд энэ тэргэл сарны уншлага учраас ер нь ямар нэг байдлаар таны хүсэл зорилгоор тэмүүлээд ингээд гоё шин санаа бодол төрөхөөр шин зүйлс ингээд төрөхөөр харагдаад байгаа, хүсэл эрмэлзэл төрөхөөр харагдаад байна л да. Ямар нэг зүйлийг одоо очоод ажил хиймээр ч юм уу, спортоор хичээлмээр ч юм уу, тэр ямар нэг байдлаар дур хүсэл ингээд дотроос чинь ингээд ундраад байгааг илтгээд байгаа. Тэгээ цаанаасаа нэг зүйлийг угаасаа ингээд хийх айгүй хүсэл, дур тачаал ихтэй бас байгааг илтгээд байна. Магадгүй шинээр хайр дурлал орж ирэх ч юм уу, хэн нэг хүсэх мэдрэмжүүд энэ мэдрэмжүүдийг бас илтгэдэг. Энэ цаашдаа үржил шим өгөхөөр бас ингээд магадгүй ажил төрөл байсан болвол маш гоё ингээд үржил шим өгөхөөр харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр магадгүй шин ажил байж болно, ажил бизнес байж болно, спортч байж болно. Тийм болохоор альва ямар нэг зүйлийг одоо ингээд та нарын хүсэл эрмэлзлээр чинь орж ирэхээр шин зүйл орж ирэхээр харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг зарим нэг хүмүүс маань ингээд жоохон ингээд өөрийгөө жоохон олохгүй ингээд төөрөөд байгаа. Тэгээд зарим нэг хүмүүст нь ийм гоё шин санаанууд орж иж шүү. Энэ бол маш гоё хийхэд бол таны цаашдын амьдралд чинь маш гоё үржил шимээ өгөхөөр харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн энэ дээр анхаараарай. За Nine of Wands гарч ирсэн. Тэгэхээр энэ маань болохоор маш их ядралтыг илтгэхэд байна л да. Магадгүй ингээд өөрт хэрэггүй ажиллаа хийгээд байдаг ч юм уу, эсвэл бол ямар нэг байдлаар өөрийгөө бусдад ингээд маш их зориулаад байгаа. Тэгээ бусдад бас үгүй гэж хэлж чадахгүй байгаа, хэл хязгаар ерөөсөө тавьж чадахгүй байгаа. Бусдад хит их бусдын төлөө өөрийгөө золиослоод өөрийгөө бүр хайчихсан байгаа тийм энергийг бас илтгэдэг. Тэгэхээр ийм зүйлсийг би ийм зүйлсийг хийх ёстой гэдэг
эсвэл хийсэн чадахгүй дээ гэдгээр хандаад байгаа. Ийм зүйлсийг би одоо шинээр ингээд ямар нэг зүйл ингээд орж ирэх юм бол би ийм зүйлийг хийж чадахгүй дээ. Би ингэхгүй дээ гэсэн нэг тиймэрхүү хандлагатай байгаад байна л да. Тэгэхээр зэрэг магадгүй ажил төрөл байдаг бол энэ ажилч нь бол маш их ядардаг, иймэрхүү хүч шаардсан тиймэрхүү ажил маш их таны дотроос чинь ингээ гал эрч хүч ингээд шаардсан ийм их ажил хийдэг болвол эн чинь бас их танд маш их стресс авч ирдэг ажил байна шүү. Маш их ядардаг. Магадгүй ингээд гэр бүлдээ ч юм уу хитрхийх анхаарал тавьдаг ч юм уу, эсвэл үр хүүхдтэй магадгүй хэн нэгний төлөө маш их сэтгэл их гаргадаг. Тэрнээсээ болоод та маш их ядралтанд ороод өөрийгөө маш их шатаагаад байна л да. Тийм. Тэгэхээр зэрэг энэ бол маш их онцгүй ядарч байгаа. Тэгээд өөрийгөө ерөөсөө нэг танихгүй байгаад байгаа нэг тиймэрхүү энергиуд харагдаад байна. Тэгэхээр энэ хайр мэд хүзэр гарч ирсэн. Тэгэхээр зэрэг энэ магадгүй тэгээд та нөгөө сүнсний аялал хийж эхлэхийг болвол таныг хийж эхлэхийг бас сануулад байдаг хүзэр байгаамаа. Тэгээд нөгөө гадагшаа нөгөө нэг чиглээд байгаа шүү дээ. Энэ хүзэр чинь гадагшаа маш их чиглэсэн, бусдыг та их хайрлаж, бусдад өөрийгөө их зориулаад байгаа ийм гадагшаа чиглэсэн энерги та өөр лүгээ ингээд дуудаач гэдгийг харуулад байгаа гэсэн үг шүү. Энэ хоёр яг зэрэгцээ гараад ирсэн. Хитрхийг золиослоод байдаг энэ бүхнийг өөр лүгээ ингээд дуудаач гэснийг харуулад байна шүү. Тэгээд ийм ганцаараа байх дээрээ ингээд төвлөрөөд магадгүй та ингээд гадагшаа чиглэсэн энергитэй бол тэр өөрийн дотоодоо сонсох цаг үе нь ирсэн байна гэдгийг одоо нөгөө ямар нэг асуулт, ямар нэг юм асуулт танд та ингэ магадгүй бусад хүнээс би нэг хувцас авлаа гэхэд би энэ гоё байна уу? Үсээд асуулаа гэхэд энэ гоё байна гэдэг ч юм уу. Ямар нэг байдлаар дандаа бусдаас ингээд нэг зөвшөөрөл, хайр хүссэн иймэрхүү энергитэй хитрхийх байгаад байгаа учраас та энэ энерги ер нь бол болоод өөр лүгээ хитрхи нөгөө төвлөрөөд ингэх юм бол та маш гоё зүйлсийг гэрэл гээгээг тэр бусдаас асуугаад байсан тэр асуулт бүрийг та өөрөөсөө олохоор харагдаж шүү. Хангад мэн тэгж илтгэдэг хүзэр байгаамаа. Тэгэхээр та магадгүй итгээд үзэх юм бол итгэвэл танд үйлчлэн итгэхгүй бол угаасаа үйлчлэхгүй нь тодорхой гэдгийг хэлье. За тэгэхээр ерөнхийдөө ойлгосон баха. Тэгээд энд болоод ингээд ийм мундаг хүмүүс байгаад байгаа шүү дээ. Энэ хүмүүст бол шинэ ийм гоё эхлэл бүх гоё зүйлс ирж байна. Энэ дээр болохоор гацалтанд орчихсон ингээд жоохон гоншихнаад янз бүрийн хүмүүс байгаад байна. За хоёрдугаар игнэ нь болохоор та яг одоо юун дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ гэсэн асуулт асуусан байгаа. За Демонээс доошо уруу хараа гараад ирсэн. Таны амьдралд яг одоо ямар нэг байдлаар ингээд тодорхой бус зүйл байж магадгүй, ямар нэг зүйл дээр хөл алдаад яваад байгаа. Тэгээ ойлгож байгаа үстэй тий. Ямар нэг зүйл дээр төөрөлдсөн нэг бүдэлсэн тэр энергийг харуулад байна л да. Энэ мөн хүзэр маань. Тэгээд өөрийнхөө зүүн совингаа ажилуулах шаардлагатай байгааг бас илтгээд байгаа байхгүй юу? Магадгүй нөгөө чөтгөрлөг талууд, сэтгэлийн шарахтайгаа нүүр тулах, сүүдрийн ажил хийх, түүнийгээ эдгэх шаардлага нь цаг үе нь ирсэн байгааг энэ мөн хүзэр маань гаргаад байна л да. Магадгүй тэгээд сэтгэл зүйн тал дээр ажиллах шаардлага ирснийг бас илтгэхэд байдаг гэсэн үг. Тэгээд өөрийнхөө зүүн совонгоо сонсоод түүнийгээ дагаж мөрдөхөл маш сайхан уул нь бол танд бүх зүйлс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ мөн хүзэр маань ерөнхийдөө магадгүй энэ ерөөсөө өөртөө ажиллаж мэдхгүй хүмүүс байж магадгүй л дээ. Тэгэхээр зэрэг
энэ сэтгэлийн шарах, сүүдрийн ажил ингээд сэтгэл зовоосон тэр бага насандаа авсан иймэрхүү зүйлсийг энэ тэргэл сарнаар уулна ингээд хөөгөөд бүх зүйлийг ингээд хөөж гаргуул танд маш гоё итгэл үнэмшил нэмэгддэг шүү. Өөртөө итгэх итгэл нэмэгддэг шүү гэдгийг энэ бас харуулад байна. Тэгэхээр энэ дээр ер нь анхаарах хэрэгтэй. Тэгээд энийг анхаарад авч өөртөө ингээд хэрэгжүүлэл илүү их үр дүнтэй байдаг шүү гэдгийг хэлмээр байна. За Knight of Swords гарч ирсэн. Энэ болохоор ямар нэг зүйлийг маш хурдстайгаар ингээд хийх гээд хүсэл эрмэлзлээр маш их хурдтай юм хийдэг. Магадгүй тэр нэг хурдтай ингээд шийдвэр гаргаснараа буруу шийдвэр гаргах магадлал маш өндөр байдаг учраас жоохон өөрийгөө нэг жоохон дараад жоохон calm down, жоохон амьсгал аваад ч юм уу өөртөөгөө зөв шийдвэр гаргах тал дээрээ анхааруул ер нь дайжгүй байх шүү гэдгийг хэлмээр санагдаж байна. Тэгэхээр зэрэг ямар нэг хурдан шийдвэр гаргавал заримдаа алддаг, заримдаа ондог гэдгийг ойлгож бас болно. Тэгэхээр зэрэг ялваа ямар нэг ажил төрөл хиймээр байвал айгу хурдан шийдвэр гаргадаг ч ямар нэг зүйлдээ амьдралын тэгэхээр ийм хурдан гэдэг зүйл болоод байж болохгүй сайн логик ухаанаараа энэ хаан шигээ логик ухаанаараа хурдан бус ямар ч гэсэн энэ хаан маань бас ингээд хурдан шийдвэр гаргаад энэ хүн чинь зөн совин логик ухаан маш өндөртэй хүн штэ уулна. Ийм хүн бол өөртөө ажилласан хүн учраас зөв шийдвэр гаргаад байгаа гэсэн. Энэ хүмүүс болох дээрээ жоохон ингээд өөртөө ажиллаагүй маш хурдан дандаа юм руу хурдтай яваад байгаа учраас энэ болох дээрээ жоохон юу яагаад байна л да. Сонсоогүй учраас энэ зөв хурдан шийдвэр нь буруу болох тал руугаа орчод идэг гэсэн үг шүү. Тэгж ойлгож болно. За Nine of Cups гарч ирсэн. Тэгэхээр зэрэг ямар нэг байдлаар дотроос аз жаргалыг мэдрээд явж байгаа. Энэ дээр магадгүй ямар нэг талаараа хин нэгний шунлан нэгтээд жоохон ихтэйд ирэхээрээ сэтгэл ханамжгүй байдал үүсээд байгаа. Хитрхи их цаг нь болоог байхад жоохон бардах ч юм уу. Магадгүй бусад хүмүүс жоохон дээрэнгүү хандах гад байдаг. Тэгээд бас магадгүй ингээд урдчлаад баярлах гад байгаа. Жоохон энэ болоогүй шүү гэдгийг сануулад анхааруулад iyi шүү. Тэгэхээр зэрэг ер нь бол уулна аз жаргалыг мэдрээд байна л да. Гэхдээ яг ингээд яг дуусах шатан дээр очоогүй байхад наан нэрчээ баярлаад iyi шүү. Энийг жоохон ингээд сэтгэл хөдлөлөө жоохон намсгаад өгөрөө гэдгийг анхааруулмаар байна шүү. За Nine of Cups гарч ирсэн. Энд дандаа капсууд гараад ирсэн байна л да. Тэгэхээр зэрэг дандаа уруу хараа гараад ирсэн. За Nine of Cups нь болохоор болж өнгөрсөн үйл явдал бүхнээсээ холдох ингээд сайн ч бай муу ч ямар нэгэн зүйлсүүдээс ингээд холдох шаардлагатайг илэрхийлээд байна л да. Тэгээд дассан бүхнээсээ бас нөгөө дасаж яасан одоо ажил төрөл ч юм уу дассан хүмүүс ч юм уу аливаа нэг сөрөг зүйлсүүдээс холдохыг ер нь илэрхийлээд байна л да. Тэгэхээр хуучин юма болоо шин зүйлсийг эхлүүлээ. Танд тэр шин зүйлсийг эхлүүлэх тийм оюуны потенциал ийм зөөн совин чинь байдаг шүү гэдгийг л илтгэхэд байна л да. Тэгээд ямар нэг харилцаа хүмүүсийн харилцаа ч юм уу ажил төрөл ч юм уу ямар нэгэн болохгүй байгаа зүйлсээс холдохыг л та нарт ер нь бол сануулад байгаа хөзөр гараад байна л да. Тэгээд ямар нэг амьдралдаа одоо нөгөө шинжилэлт хийж одоо болохгүй байгаа хүмүүсийг амьдралаасаа явуулаад шин зүйлсийг шинэ хаалгыг гэртээ одоо нөгөө өөртөө оруулж ирэхийг л илтгэхэд байгаа л гэсэн үг л дээ. Шин зүйлс дээр шинэ ажил мэргэжил шинэ найз нөхөд энэ дээрээ илүү их анхаарал хандуул чадах юм болвол та нар уулна энэ жоохон болохгүй байгаа энергиудээ өөртөө ингээд яг хэрмэд шиг ингээд гадагшаа ингээд чиглэсэн ер нь ингээд болохгүй байгаа их сэтгэл хөдлөлтөө их автаад байгаа. Дандаа ингээд нэг
болохгүй юм руу яваад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг өөрлөгөө ингээд хомчих юм бол өөр дээрээ жоохон хэсэг анхаарах юм бол зөв гаргалгаан гардаг шүү. Тэгэхээр хуучин зүйлсээс хаяараа гэдгийг л их анхааруулад байна шүү гэдгийг сануулмаар байна. За, Elsa Swords гарч ирсэн. Ямар нэг байдлаар шин зүйлс одоо нэг таны логик ухаанаар ч юм уу ингээд бодол санаагаар ч юм уу шин зүйл орж ирэх гээд байгаа. Тэгээд энэ ямар нэг шин санаанууд орж ирээд тэгээд энэ зүйл дээрээ ингээд шин зүйл дээрээ илүү их төвлөрөөд эн чинь бол маш гоё зүйлс байгаад байгаа байхгүй юу? Тэгээ магадгүй та бол би нэг шин юм бодсон байсан болвол би энэ зүйлийг хийх ёстой юм байна. Ингээд цаанаас чинь ингээд бүр логик ухаанаас чинь ингээд төрхөөр байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг тэрийг бас маш сайн анзаарах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энэ зүйл дээр анхаарах юм бол та энэ зүйлсээ анзаараад харах юм бол та энэ зүйлээр цаашдаа маш гоё амжилттай харагдахаар байгаа байхгүй юу? Тэгээ магадгүй ингээ бодлын гацалт энэ төр байсан болвол тэгээд энэ тэргэл сармарнаар ингээд гоё ингээ бясалгалаа хийгээд ингэсэн болвол та тэр бодлын ямар нэг хуучин зүйлсүүдээ хаяад ингээд бодлын бас гацалт үүссэн байсан болвол тэрнээсээ та ангижирсан байна шүү гэдгийг бас илтгэхэд байна шүү. Тэгэхээр зэрэг энэ 3 дугаар хүзэр маань ерөнхийдөө өөртөөгөө бас ер нь ажиллахаар хүмүүс харагдаад байна. За магадгүй тэгээд өөрлөгөө илүү их төвлөрөх юм бол ингээд шин зүйлс ихлүүлээрэ гэдээсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ гоё шин зүйлээ ихлүүлээрэ, шин зүйл дээр анхаарлаа төвлөрүүлээрэ гэд бас Nine Cups дээр тэгж гараад ирсэн баха тий. Тэгэхээр шин зүйлсээр биш Nine Cups биш энэ ямар ч хэсэн энэ 8 Wands юм биш дээ. Тий 8 Cups гэдэг энэ 8 аяга дээр ингээ шин зүйлсээ ихлүүлээрэ гэдээсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ шин зүйл гэдэг байгаа байхгүй юу? Та 3 дугаар бүлгийнхэн бол магадгүй ингээд бодлоор ч орж ирэхээр харагдаад байна л да. Та бүхэн маань энэ зүйлс дээр анхаараарай. Хуучнаа тавьж явуулаа. Болохгүй байгаа энерги тэр болохгүй байгаа хүмүүс, харилцаа, хайр дурлал ч юм уу ямар нэг танд нэг ачаалал өгдөг тиймэрхүү энерги байдаг бол тавьж явуулах нь их зүйтэй байна шүү гэдгийг хэлмээр байна. За одоо what do you want гэдэг зөвлөмж карта авсан байна. Хэрв та юу хүсэх вэ гэсэн байна. Хэрв та бусдын амжилт, баяр баясгалан сөргөөр хүлээн авч байгаа л бол энэ нь та өөрийнхөө төлөө илүү ихийг хүсэж байгаагийн шинжим. Өөрийгөө бүү бариа, тав тухтай бүсээ өргөжүүлээрэй гэсэн байна шүү. Тэгэхээр зэрэг та магадгүй ингээд ямар нэг байдлаар бусдад ингээд амжилт, баяр баясгалан ингээд сөргөөр ингээд хүлээгээд аваад байдаг болвол эн чинь болохгүй энерги шүү. Хэрвээ та тэгдэгэл болвол та эн чинь та өөртөө илүү их гоё зүйлсийг хийхээр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр юм атаархал гэдэг зүйлс ер нь их байж болохооргүй энерги байхгүй юу. Тэгэхээр зэрэг та өөртөө илүү их хийж өгөх ёстой. Өөрлөгөө төвлөрөх хэрэгтэй байна. Гадагшаа чиглэсэн байсан бол дотгошоо чиглүүлмээр байна. Өөрийгөө сонсмоор байна. Логик ухаанаа сэтгэл хөдлөлөө бас сонсмоор байна. Ийм бүх зүйлсийг энэ сарны хөзөр бас илтгэхэд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлсүүдийг ингээд өөрлөгөө ингээд хэрвээ ямар нэг зүйл ингээд танд дутуу мэдрэмжтэй хүмүүс л угаасаа ингээд бусдын амжилт баяр баясгаланд ингээд сөргөөр аваад байдгаа гэсэн үг шүү. За тэгээд өөрийгөө бити бариа, өөрөө юу хийж чаддаг тэр бүхнийгээ та бити өөрийгөө бариад хориод ингээд ичээд юм ингээд бай. Тэгэхээр зэрэг өөрийгөө ингээ гоё суллаад гүнзгий амьсгал аваад бясалгал гэдэг зүйлсийг хийж үзээрэй. Амьдрал чи үнэхээр өөрчлөгддөг юм шүү. Тэгээ тав тухтай бүсээ өргөжүүл.
Тэгэхээр зэрэг бусдтай гоё ингээд харилцаад өөрийнхөө гоё энергийг өргөцсөн хүмүүстэй ингээд харилцвал таны амьдрал чи илүү сайн сайхан гэрэлтэн шүү гэдгийг харуулж ийн шүү. За тэгээд нэмэлтээр болохоор та ямар алхмыг хийвэл чухал байх вэ гэсэн. Тэгээд сахиусын зөвлөгөөг бас харж өгөхөөр шийдсэн байгаа. Тэгэхээр зэрэг 3 дугаар бүлгийнхэн маань энэ хүрээд өндөрлж байгаа хүмүүст нь баярлалаа. Тэгээд дараа нэмэлтийг бас авахыг хүсэж байгаа хүмүүс байвал доорх комментэн доор линк тавиад пэйж хуудасны линк тавьчин тэргээр орж ирээд чатаар ингээд юугаа авч болно шүү. Нэмэлт мэдээлэлээ ингээд линкээ авсан хүмүүст нь илгээж өгөх учраас тийшээ ороод ирж болно. Тэгээд та бүхэн лайк, subscribe дараарай. Сайхан сэтгэлийн коммент бас үлдээгээрэй гэж хэлмээр байна. Тэгээд гойс нь ер нь бол сайхан сэтгэлийн комментаар ер нь маш гоё та бүхэнтэйгээ илүү гоё нээлттэй бүх ер нь ингээд харилцаж байгаадаа би бас баярлдаг шүү. Тэгээд та бүхэн маань илүү их дэмжиж өгөөрөө. Тэгээд энэ сайхан болохгүй байгаа зүйл дээрээ илүү их төвлөрөөрөө. Та бүхэн бол бүгдийг чадна шүү. Өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлмээр байна. Тэгээд түр бака гэж хэлье баяртай.